안녕하세요. 쌤바차노 Солонгос хэлний анхан шатны цуврал хичээлийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн энэ хичээлийг үзэхээс өмнө авиа зүй хичээлүүдийг үзсэн байна гэж багш найдаж байна. Энэ хичээл нь level 1 буюу анхан шатны хичээл байгаа. За анхан шатны хичээл дээр бид нэр доор аяж үгнүүдээ мэддэг болсон. Яаж дууддгаа ойлгодог болчихсон. Дээрээс нь тодорхой хэмжээний сайн байна уу, баяртай гэх шиний жижигхэн мэдлэгээний өгнүүдийг юу түрүүчийн видеоноос үзчихэд ирсэн байвал энэ хичээл илүү их танд үр бүтээлтэй хүрэх болно гэж миний хувьд та бүхэн санал болгож байна. За ингээд бүгдээрээ анхан шатны хичээл дээр юу үзэх үү гэдгээс эхлээд харцгаая. За анхан шатны хичээл дээр багш нь та бүхэнд яаж бэлдэж авчирсан бэ гэхээр инзааги буюу мэдчлэх одоо ямар арга барилуд байдгийг, ямар одоо хэлбэрүүд байдгийг гэх шигээр эхэлнэ. За үүн дээрээсээ тулгуурлаад хид хідэн юу вэ? Харилцааны өгнүүд тэн дунд нь гарч ирж буй дөрмүүдийг багш нь тайлбарлахаар авчирсан байна. За хоёрт нь болохоор бид нар дээрээс нь мэдлэгээс гадна хоорондоо юу вэ? Өөрийгөө танилцуулдаг, нэгэндээ өөрийгөө танилцуулдаг, танилцсныг нь сонсоод ойлгодог болох одоо ийм чадваруудыг бүгдөө энэ хичээл дээр эзэмшнэ гэж багш нь хэлээ. За ингээд бүгдөө хамтдаа харцгаах уу. За хичээл эхлэхээс өмнө та ямартай ч гэсэн энд байгаа одоо юу вэ? Усуудыг мэдсэн байх шаардлагатай болж байгаа гэсэн үг. За хэдүүлээ бүгд уншаад үзье. Уншиж одоо ерөөхдөө чаддаг болсон байгаа шүү дээ. За эхнээс нь харъя да. Монгол. Монгол гэж хэлж байна тийм үү? Монгол гэж бичдэг байна. За хоёр дахь нь уншъя да. Жунгук. Хангук. За гэх шигээр бид нэр юу вэ? Шинэ үгтэйгээ танилцах хэрэгтэй болно гэсэн. Энэ яагаад тэгэхээр та бүхэнд дараагийн чинь слайдууд дээр өнөөдрийн хичээлүүдээр ерөөхдөө ашиглаж хоорондоо ярьж чаддаг болцсон байх шаардлагатай байгаа. За ингээд хэдүүлээ. Эдгээр одоо юу гэх орнуудыг бид нэр юу гэж ярьдаг вэ гэхээр нэгт нь гүг гэж бас ярьж болдог байгаа. Гүг нэгэсэндээ улас гэсэн утга санааг илэрхийлдэг. Мөн адил нараа гэж бас та хэлж болно. Нараа гэдэг маань мөн адил бас улс гэдгийг одоо илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгвэл эдгээр улсуудын одоо нэршил дээр бүгдээрээ юу вэ? О гэдэг хувилбар, сарам гэдэг хувилбарыг авчираад үзье. О гэдэг хувилбарыг авчрах юм бол хэл болдог автоматар. Жишээлбэл 한국어 юу вэ? А гэдэг хойноосоо залангууд солонгос хэл болоо хувирж байна гэсэн үг. Монгуро юу вэ? Монгол хэл болоо хувирж байна гэж та бүхэн ойлгож болох нэ. За хэдүүлээ жишээ өгүүлбэрүүдийг харж үзье да. Нөгөө нэг юу вэ? Улсууд дээр бүгд юу вэ? О залгаа, сарам залгаад, о залгаа, сарам залгаад багш нь хэдэн жишээ аваад ирсэн байна тийм ээ. За бүгд хамтаа харъя да, дуудаж үзье. Монгуро. Монгол 사람. 중국어. 중국 사람. За Монгол хүн, хятад хүн гэх шигээр бид нар орж ирж байгааг та бүхэн анзаарч байна тийм үү? За ингээд хэдүүлээ цаашаа үргэлжлүүлье. За хичээл ерөөхдөө амархан байгаа гэж багш нь бодож байгаа тийм үү? Яагаад тэгэхээр бид нар өмнөх хичээлээсээ нэлээд олон юу вэ? Мэдлгүүдийг аваад ингээд өөрчлөлтсөн ирсэн байгаа. Мэдээж та бүхэн бас тэмдэглэлээр бичээ сууж байгаа бах тийм ээ. За анх удаа би хүн уулзчаад би юу гэж хэлэх вэ? Анх удаа уулзсандаа баяртай байна. Би тантай уулзсандаа үнэхээр их баяртай байна гэж ерөөхдөө бид нар ярьдаг шүү дээ. Яг тэр үг маань юу вэ? 처음 뵙겠습니다. 처음 뵙겠습니다. 자, үүн дээр орж ирж байгаа 처음 뵙다 буюу юу вэ? П үсэг маань П болж хувирж байгаа гэдгийг та бүхэн сонсч байна тийм үү? За тэгээд юу лээ? 뵙겠습니다. 처음 гэсэн утгатай болох гэдэг тийм үү? За орчуулга нь юу гэж байна? Анх удаа уулзаж байна гэсэн хэлбэр болно гэсэн. За дараагийн өгүүлбэрийг харъя да. 만나서 반갑습니다. За нэг ёсондоо би тантай уулзсандаа маш их баяртай. Юу вэ? Уулзсандаа баяртай гэсэн үг байна тийм ээ. За
Үүний араас нь бид нар бас юу гэж яаж болдгоо гэхээр 어디에서 왔습니까? 어디에서 왔습니까? 어디에서 왔습니까? Хаанаас ирсэн бэ? Хаанаас ирсэн бэ гэдэг хэллэг болох нь тийм ээ. За тэгвэл хаанаас ирсэн бэ гэдэг үг хэдүүлээ задлаад үзье. Хаанаас ирсэн бэ гэдгийг энд байгаа хаана гэдэг үг маань одоо энд юу вэ? 어디 гэдэг хувилбар маань болж иж чинь тийм ээ. За 어디 гэдэг үг маань хаана гэсэн үг болж байгаа бол түүний доор. Тэр чинь бас өөрөө 어디 гэдэг үг чи өөрөө юу вэ? Байшаа заасан нэр үг байгаа учраас бид нар тэр нэр үгийг N гэдэг үсгээр тэмдэглээд араас нь 에서 왔습니다 гэж хариулаарай гэж юм тийм ээ. За урд нь ямар тач бид нар юу вэ? Нэр үг аваад тэр оноос нь нэр үгнээс ирсэн гэж хэлээрэй гэж. Тэгэхээр юу вэ? Аас дөрөв ирсэн. Аас дөрөв ирсэн гэдэг энэ хувилбар болно гэсэн үг. За түүний доор нь. За энэ хоёр маань мэдээж хоорондоо харилцан яриад нэг тийм өгнүүд байгаа нь шүү дээ тийм ээ. За багш нь түрүүний нөгөө нэг тугтай хэсгүүдийг ойлгоорой. Энийг жоохон бид нар мэдэх ёстой шүү гэсэн хэсэг байгаа тийм ээ. За тэр хэсгийг харъя да. Монгол 사람 гэж явж ирсэн шүү дээ. Яг тэрнтэй ажиллах. За 어디에서 왔습니까? гэд багшаас нь хин нэг нь асуув. Тэгвэл багш нь юу вэ? 저는 몽골에서 왔습니다. 몽골에서 왔습니다. нэг ёсондоо Монголоос ирсэн гэж одоо юу вэ? хэлж байна гэсэн үг. За үүний доор байгаа хэсгийг харъя да. 어느 гэчээд нэр үг авсан байна тийм ээ. За юу вэ? 어느 гэдэг хувилбар маань аль гэсэн утга санаатай байх нь тийм ээ. Түүний араас нь жинхэнэ нэр орж ирнэ. За 어느 гэд орж ирсэн чинь хойноос нь юу вэ? Нэр үг авч байна. Тэгэхээр би аль улсын хүн бэ гэж бас юу вэ? Асууж болох нь тийм ээ. Аль гэдэг үгийг авч байгаа учраас. За тэгвэл 어느 나라 사람입니까? 어느 나라 사람입니까? нэг өсөндөө юу вэ? багш нь юу гэж хэлж байна? 어느 나라 사람입니까? аль улсын хүн бэ? За хариулъя. 저는 몽골 사람입니다. 몽골 사람입니다. Окей. Гэх шигээр яах вэ? Энэний хариулт нь бид нар ализийн нуурд нь давтцсан хэсэг байсан байна гэж та бүхэн яах нь ойлгож бас болох нэ. За Ахудаа уулзаад бид нар хүмүүстэй яриа. Өөдөөс чинь 안녕하세요. багш нь юу гэлээ төрөж хэлдэг. 안녕하십니까 гэдэг ингэ гэлөө. 안녕하세요 гэх хүндэтгэлийн хэлбэр байгаа учраас толгоогоороо гудаг юу вэ гэсэн доо так ингээд толгой чинь хөдөлж явах хэрэгтэй байна тийм ээ. За 안녕하세요. 처음 뵙겠습니다. гэсэн 안녕하세요. 처음 뵙겠습니다. За нэг ёсондоо сайн байна уу уулзсан ахудаа уулзж байна гэж хэлсэн тийм үү. Гэтэл өөдөөс нь 네, 안녕하세요. 처음 뵙겠습니다. яг ижилхэн хэлхээсээ илүүтэйгээр нөгөө нэг 만나서 반갑습니다 гэдэг хувилбарыг бид нь сонгуул илүү дээр байдаг. Нэг ёсондоо юу вэ гэхээр давтаж ярихаас илүүтэйгээр түүнтэй яг ижил төстөөгөөр хариулж болдог хэлбэрүүдийг бид нар сураад авбал нөгөө нэг сонсож байгаа хүндээ илүү эн чинь нэрээ юм мэддэг хүн байх шүү дээ гэж бас яах нь бодогддог учраас та бүхэн яах нь цэжлээ давал хэлдэг байх нэ. За түүний дор 어디에서 왔습니까? 어디에서 왔습니까? 자 тэгсэн чинь 저는 몽골에서 왔습니다. 저는 몽골에서 왔습니다. 오케이요. 자, 이 노트 오케이 тийм ээ. За, тэгвэл түрүүнийхэн дахиад авцсан. 어느 나라 사람입니까? 어느 나라 사람입니까? 저는 요새 몽골 사람입니다. 몽골 사람입니다. гэх яах нэ. За. Эднэр окей요. Эднэр окейд бид нар ерөөхдөө анх удаа хүнтэй уулзлаа гэж бодоход тодорхой хэмжээний харилцан яриагаар мэндчилгээний харилцаараа хийж болж гинэ гэж ойлгож болох нэ. Яах нь одоо та бүхэн яаж би хэрэглүүл илүү зүгээр байна гэдгийг нь харж аваад дэвтэр дээрээ тэмдэглээд авах нь илүү зүйтэй ах нэ. За. Өнөөдөр багш нь та бүхэн одоо дөрмийн хэсэг рүү хэдүүлээ шилжиж орж ирээ. Яагаад тэгэхээр багш нь сайн мэдлэгийг нь тодорхой хэмжээнд яриад өгчихсэн байгаа болохоор дөрөм рүүгээ орж ирээ. За бидний дөрөм дээр ерөөхдөө имнида, имника
гэсэн хэсгүүд орж ирж байна гэсэн үг. За өнөөдөр багш нь ерөөхдөө та бүхэнд нийтдээ нэр үгэн дээр залгагддаг 5 дүрм тайлбарлахаар аваад ирсэн байна. За ингээд бүгд хамтаа эхнээс нь имнида, имника гэдэг хэсгийг харцгаая. За имнида, имника нь юу гэж мөн юм аа. Гэсэн хэлбэр байна гэж юм тийм үү. За дээрэс нь асуух болох юм бол мөн үү? Юм уу? Гэх шигээр ерөөхдөө асуудаг байж болно тийм үү. За энэ маань өөрөө ерөөхдөө юу гэхээр энгийн хүүрнэх төгсгөх хэлбэр. Дээрэс нь энгийн хүүрнэх асуух хэлбэр рүү болдог гэсэн үг. Дээрэс нь имнида гэдэг хэлбэр маань хүндэтгсэн хэлбэрийн нэг хэлбэрэ гэж ойлгож байна. За ингээд үүний доор бас дахиад зураас тавьчаад хүндэтгсэн энгийн хүүрнэх төгсгөх хэлбэр асуух хэлбэр гэдгээр нь бичээд авал илүү зүйтэй. За хэдүүлээ. Дүрмтэйгээ танилцъя. За дүрм маань ойлгомжтой шууд юу вэ? Төгсгөх хэлбэр учраас шууд нэр үгний араас бид нэр залгаад өгүүлбэрийг төгсгөж болно гэсэн. За нэг юмсанд 학생입니다. 학생입니다. 학생입니다 гэх хойноос нь юу вэ? 입니다 гэж ороод ирсэн байна тийм ээ. За өмнөх хичээл дээр бид нэр за нэг юмыг сануулад өнгөрье гэж бодлоо агшин. За имнида гэдэг хэлбэр явж байгаа тийм ээ. За имнида хэлбэр маань энд байгаа имнида маань дуудлагын дээр яаж дуудагддаг вүлээ? Имнида гэж дуудагдаж байгаа тийм ээ. Өмнөх хичээл дээр багш нь тайлбарлаж өгч ирсэн хамнида гэдэг хэлбэртэй төстэйгээр дуудагдана гэсэн үг. Яагаад вүлээ? Хойно энэ үсэг орж ирж байгаа тохиолдолд дэвсгэр байгаа бие үсэг маань им үсгээр дуудагдана. Түрүүч хичээл дээр ярьж ирсэн. За энийг ойлгоогүй байх юм бол түрүүч хичээл өмнөх видео руу очиод юу вэ? Авиазын 3 дахь хичээлийг сонсоод нэг үзээрэй гэж зөвлөмөр байна. За буцаагаад хэдүүлээ дүрм рүүгээ ороод ирье. 학생입니다. оюут юм аа. Би бол оюут юм. Гэвч бид нэр юм гэж автоматар орчуулж байгаа боловч ярианы хэллэг дээр бол би бол оюутан гэж хэвшлэн ярьдаг шүү дээ. За тэгэхээр ерөөхдөө юм гэдэг үг маань ямар шүү хэмжээгээр орж ирж байгааг та бүхэн ерөөхдөө юу вэ? Гадралж байна тийм ээ. За асууя. 학생입니까? 학생입니까? За юу вэ? Оюутан юм уу? Оюутан юм уу гэж асууж байна тийм ээ. За яг түүнтэй ижилхэн хэдүүлээ дахиад 의사 гэдэг үг харъя та. 의사 юу илээ? 임치 гэдэг үг байгаа тийм ээ. 의사. За 의사입니다. 의사입니까? За анзаарч харж байна уу? За нэг ясандаа би асуух хэлбэр дээр миний аваа энгийн явж ийснаа гэдэг дээр ирснээ дэшэнэ татж байгаа гэсэн үг. Нэг ясандаа гэд би гэдгийг дэшээ өргөж өгч байна гэсэн үг. Инхээр юу вэ гэхээр ярианы хэлбэр дээр ч гэсэн асуултын нэмгийг бид нараас гаргаж ирж болд юм байна. Аваагаараа гэж та бүхэн яах нь ойлгож болтоо гэсэн үг. Имнида гэд дэшээ имнидагаа өргөхгүй гэсэн үг. Имнида гэд цэг таах нь тийм ээ. имника гэх харин эсэргээрээ гаман дэшээ өргөгдөж байгаа. За энийг бүгдөө амар сайн тэмдэглэж авах хэрэгтэй шүү. За 선생님입니다. 선생님. Юу лээ? Багш гэсэн үг байна тийм ээ. За, багш. Тэгвэл энэ дээр юу гэж орж ирэх вэ? 선생님입니까? Юу вэ? 선생님입니까? Нэг ясандаа багш юм уу гэж асууж байна гэсэн үг. За, доошоо харъя хэдүүлээ. 회사원입니다. 자, нэг ясандаа 회사원입니다. 즉 회사원입니까? дэш явсан тийм ээ. За, юу вэ? Компани ажилтан байх нэ. Компани ажилтан. За, ингэж харж болох нь тийм ээ. За, түүний доор 공무원입니다. 공무원입니까? За гэгшгээр асуух нь тийм ээ. За төрийн албан хаагч болж байна гэсэн. 공무원 гэдэг маань төрийн албан хаагч. За энэ үрдэл ерөөхдөө бид нэр эхний дүрэн бол окей гэж ойлголоо. За эхний дүрэн дээр бид нэр ажиглаад харъя да. За ажиглаад харах юм бол ямар нэгэн бид нэр гүйгүүлэгч их шиг гэж юусаа харгалзахгүйгээр
юу вэ? Шууд имнида гэдэг хэлбэр нөхцөлийг шууд залгасан байна гэж та бүхэн ойлгож байна. За жишээлбэл бид нэр энэ хагсэн нэгэсэндээ бид нэр хэлний үгийн гэдэг гүйгүүлэгчээр төгссөн байна тийм ээ. Энийг бид нэр гүйгүүлэгчээр төгссөн гэж хэлээд байгаа гэсэн үг. За 의사 гэдэг маань са буюу доороо дэвсгэр үсэг байхгүй юу вэ? Са гэд төгсчихсөн байна. Энийг багш нь игшгээр төгссөн гэж яриад байгаа гэсэн үг шүү. Цаашдаа гүйгүүлэгчээр төгссөн, игшгээр төгссөн гэдгээр нь бас ярина гэж ойлгож байна. За тэгэхээр ерөнхийдөө үүнийг юусаа харгалзахгүйгээр имнида шууд залгана. За энэ хүртэл окей юу. За тэгвэл дараагийнхыг харъя. За дараагийн дүрэн дээр бид нэр ерөнхийдөө юуг илүү харж болж байна гэсэн чинь нэг өсөндөө нэр үгэн дээр залгадаг дүрмүүд үзэж байгаа шүү дээ. За нэг өсөндөө бид нэр үгний араас ига гэдэг хувилбарыг авч болно гэж юм тийм ээ. За ига хувилбар, нэр үгний араас өннөн хувилбар хоёр хувилбар. За энэ хоёр нөхцөл маань ерөнхийдөө ямар үед орж ирдэг вэ? Ига, нэр үгний араас ига авах юм бол нэрлэхийн диалгад гэж бид нэр хэлдэг байгаа. Нэрлэхийн диалгад нь ямар нэгэн нөхцөл утга байгаа юу? Нөхцөл утга бид нар ерөнхийдөө байхгүй гэж үздэг шүү дээ. Нэр үгийг ерөнхийдөө тодтох үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол нэрлэхийн диалгад тийм ээ. За өннөн гэдэг хэлбэр маань. Өннөн гэдэг хэлбэр маань нэрлэхийн диалгад гэж явдаг хэрнээ эсэргээрээ нэр үгийг онцолж тодтогдог ийм үүргийг гүйцэтгэдэг байгаа. За онцолж тодтогж байгаа үед ерөнхийдөө өн бол гэсэн утга санааг агуулад эхэлдэг. За өн бол утга санааг агуулад ирж байгаа нэр үг маань ямар нэгэн өөр нэр оноос нэрүүдтэй харьцуулагдчих байгаа гэж ойлгож болно гэсэн үг. Энэ зүйлүүдээс энэ нь илүү гэж юу вэ? Харьцуулдаг хэлбэр рүү бас шилжиж орж иж болдгоо гэж та бүхэн ойлгож болох нэ. За энэ үртэл ерөнхийдөө дүрэн маань окей тийм үү? За харин ига гэсэн хэлбэр маань ямар үед? Өннөн гэсэн хэлбэр маань ямар үед гэдгийг яах нь та бүхэн дэвтэр дээр чек хийгээд авахд илүүтэхгүй байх нь байна. За гэдгийг нь бид нар гүйгүүлэгчийн араас гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас гэсэн үг тийм үү? За га гэдэг маань игшгээр төгссөн үеийн араас. За окей. Тэгвэл өн гэдэг маань гүйгүүлэгчээр төгссөн үеийн араас залгана. Нэн гэдэг маань игшгээр төгссөн байвал нэний намна гэсэн үг. За игшгээр төгссөн гүйгүүлэгчээр төгссөн гэдэг хоёрыг бид нар ялгахад юу илээ? Түрүүнийх дээр яг ижил үзсэн шиг хаг сэн тэгээ юу илээ? Уй са гэдэг хоёр хувилбар байна тийм ээ. За нэг өсөндөө багш нь юуг хэлсэн гэлээ? Доор нь байгаа гүйгүүлэгч, доор гүйгүүлэгч байна уу гэдгийг харна гэсэн үг. Нэг өсөндөө эднээс багш нь патчин байна уу байхгүй юу гэдгийг шалгах гэж байна тийм ээ. Патчин байна уу байхгүй юу гэдгийг шалгаад за энэ юу вэ? Ингэж аваад бичигдүүлээ. Хагсэн дэлийн бичиг гэх юм бол аль нь ч үү? Хагсэн гүйгүүлэгчтэй явуулчихсан. Хагсэний Иса га гэж орж ирнэ гэсэн үг те. За доотлохыг авъя да. Хагсэн өн. За Иса нэн гэх жишээгээр яах нь нөхцөлөө авч болох нэ гэсэн үг. За нөхцөлөө авдаг аргаа бид нар мэдчихсэн юм чинь. За цаашаа үргэлжлүүлээд харах уу. За үүн дээр хэдүүлээ жишээ өгүүлбэрээр харж байна. За жишээ өгүүлбэрээр харсан чинь за үүн дээр ямар жишээ өгүүлбэр байна? 이름이 무엇입니까? 이름이 무엇입니까? 이름 нэр гэсэн үг байна тийм үү? 이름 нэр. За 무엇입니까? 무엇 гэдэг маань юу гэсэн нэр үг байна тийм юу? За нэр чинь юу вэ гэж хэлж байгаа гэсэн. Нэр чинь юу вэ? Солонгос хүмүүс юу вэ? Нэр чинь юу вэ гэж хэлж байгаа нь нэрийг чинь хэн гэдэг юм бэ гэж бид нар яах нь орчуулж бодох нь шүү дээ тийм ээ. Нэрийг чинь хэн гэдэг юм бэ? За 이름이 무엇입니까? 이름이 무엇입니까? 이름 гэдэг үг маань яаж бичигдэж байна? Пачин байгаа учраас юу вэ? Гүйгүүлэгчтэй тийм ээ. Гүйгүүлэгч байгаа учраас бид нэр алийг авах лээ. гэдгийг авч байгаа тийм ээ. За окей. За тэгээд 이름이 무엇입니까? 자 энэ дээр 무엇입니까 гэдэг үг хэдүүлээ эндээс харъя да. 무엇
буюу энийг юу вэ? Юу гэж багш нь хэлээд байна тийм үү? Юу. За үүн дээр хойноос нь имнида бидний саяны үзсэн имника гэдэг хөлбөрийг авчирсан байна тийм ээ. За имника. 무엇입니까? За үүний багш нь авааны одоо дууралтыг нь багш нь одоо бичиж үзүүлээ. Иесусыг маань имний байрнаар очлоо. Тэгчээд тийм ээ. Тэгчээд шим им болон тийм ээ. имника. За ийм хувилбар руу шилжиж байна гэсэн үг. За нэг ёсондоо бид нар юуг нь анзаарах хэрэгтэй байна гэсэн үг вэ? Ерөөсөө дуудлага тийм ээ. Төрүүчийн бид нар авиа зүйчил айгуу чухал гэдгийг одоо олж харж шүү дээ. За нэг ёсондоо 무엇입니까? Энд байгаа зүйл маань биднэрт айгуу юу вэ? Шинэлэг зүйл болж хуурж шүү дээ. За ингээд энийг яах нь бид нар тэмдэглээд авах хэрэгтэй ах нэ ганцхан авиан дээр ингэж дуудаж байгаа нэ бичилд бол шалгамдаа болно гэсэн үг. Бичил 52-ыг хооронд нь юу вэ? Сольж өрөөсө болохгүй шүү. За дараагийнхыг харъя хэдүүлээ. За нэрчиг юм бэ гэдэг бид нар хариулъя тийм үү? Хоёр анзаар бид нар хариулж чадна гэсэн үг. Нэг нь юу вэ? 저는 би бол гэлжчихэд хэлж чинь тийм үү? За үүн дээр чо гэдэг үг маань би гэсэн утга санааг илэрхийлж байна. За энд чо би За 저는 난살마입니다. би бол 난살마 юм гэж хариулж болно гэсэн үг. За нөгөө талаар нь юу вэ гэхээр 제 이름은 난살마입니다. нэгсэндээ юу вэ? миний нэр은 за энд байгаа миний гэсэн утга санааг илэрхийлнэ гэсэн үг. За одоо эндээс бид нар анзаарах ёстой юм нь юу вэ? Хариултан дээр хоёлаа ороод ирсэн те. Чо гэж байгаа дээр бид нар юу вэ? Пачим бэно. Пачим буюу гээгүүлэгч байхгүй байгаа учраас нэн гэдэг залуурыг авсан байна. Харин эсрэгээр доор нь 제 이름은 юу илээ? 제 이름은 гэд орж ирээд байгаа зүйл маань доор байгаа пачим дээр одоо гээгүүлэгч дээр байгаа гээгүүлэгч им үсэг маань юу вэ? Байгаа учраас гэдэг залгуурыг залгаж байна. Тэгээд 제 이름은 гэж орж иж байна гэсэн үг. За үүнийг бид нар ерөнхийдөө олоод ажиглаад авч чадсан бол доор байгаа PDF файлыг татаж аваад юу вэ? Дасгал ажил гэдэг нь маш сайн хийх юм шүү, тийм ээ. За дасгал ажил хийж гинэ гэдэг чинь өөртөө биежүүлж юу вэ? Шингээж авч гинэ гэсэн үг. Ингээд өөртөө биежүүлээ шингээж авч өөртөө цаг гаргаж чадж байгаа бол та юу вэ? Маш сайн сурагч байна гэж би бас таныг магтмаар байна. За ингээд танд цаашд нас амжилт хүсье. За үргэлжлүүлээд хэдүүлээ харъя. Тип. За нэгсэндээ багш нь энэ дээр тип та бүхэнд одоо бэлдсэн байна тийм үү? Саяны багшийнхаа ярьсан зүйлүүд нь нэгсэндээ энэ дээр тип болоод ороод ирсэн байна гэж та бүхэн ойлгож болох нэ. За харъя. Юу вэ? Ерөөсөө асуух үедээ бид нар дандаа ига гэдгийг ашиглаж байна гэдгийг та нар анзаарсан уу? За тэгээд хариулж байгаа тохиолдолд юу вэ? Өннэн гэдэг нөхцөлийг ашиглаж байгаа гэдгийг та бүхэн анзаарч байна тийм ээ. За ер нь энэ бол айгүй чухал гэсэн үг солонгос хэлэнд нь. За үүнийг бид нэр сайн тэмдэглэж аваад цаашаа хэдүүлээ дахиад дасгал ажиллаад үзцгээе. За эхний юу вэ? Эхний хэсгийг бид нэр ойлгоцсон шүү дээ. Эхний одоо 3-ыг ойлгосон. За тэгвэл дараагийн 2-ыг хэдүүлээ ойлгох гэж оролдож үзье. Дараагийн 2 нь ерөнхийдөө хин нэг надаас нэг юм асуухад би энийг өгөөсгөж эсэргүүцэж бас чаддаг байх хэрэгтэй. Тийм учраас багш нь энэ нөхцөлийг аваад ирсэн байна. За юу вэ? Нэр үгний араас и가 아니다 буюу 아닙니다. нэг ёсондоо и가 아니다 ямар нэгэн миний санаа түрээгүй үед би тэр зүйлийг эсэргүүцэх хэрэгтэй болно тийм ээ. Дээрээс нь юу вэ? Ямар нэгэн одоо юу гэх буруу зүйлийг би тийм ингээ хэлж болохгүй тийм үү. Тэгэхээр би тэрийг залруулах үедээ тэр биш юм гэж ерөөхдөө ярина гэсэн. Тэгэхээр ерөөхдөө үүний утга нь тийм юм зүйл биш юм гэж одоо юу вэ? Орчуулагдана гэсэн. За ингээ цаашаа дөрмөө харцгаая. Дөрөм. За хин нэг нь юу вэ? Асууя.
багшаас нь асууя. 학생입니까? гэж асуусан. Юу вэ 학생? Оюутан юм уу? Сурагч юм уу? Оюутан сурагч хоёлаа боддог тийм ээ. Оюутан уу, сурагч уу гэж хоёлаа асууг. За тэгсэн чинь багш нь юу гэж хэлэх вэ? 아니요. 아니요. үгүй гэсэн үг тийм үү? 아니요. үгүй. юу вэ? 저는 학생이 아닙니다. 저는 학생이 아닙니다. 공무원입니다. 저는 학생이 아닙니다. 공무원입니다. 어쩌다 어유튼 후 гэсэн чи юу гэсэн? үгүй тийм ээ? би бол сурагч биш юм аа. Би бол сурагч биш юм аа. юу вэ? 공무원 өмнөх слайд юу вэ? төрийн албан хаагч тийм ээ? төрийн албан хаагч. За би төрийн албан хаагч юм аа гэсэн тийм үү? За хоёр дахь нь 이사입니까? 임치 юм уу гэж асуух тийм ээ? Хин нэг нь цагаан халаад өмссөн ингээ явж иг. Тэгсэн чинь энэ имч юм бах та. Имч үү гэж асуусан чинь юу вэ? 하루리. 아니요. 저는 이사가 아닙니다. 저는 이사가 아닙니다. 아닙니다. 유아. 선생님입니다. гэсэн тийм ээ. За, нэгэсэндээ юу вэ? би имч биш ээ. Би имч биш юм аа. Би багш юм аа гэж орж ирж байна гэсэн үг. За, үүнээрээс бид нэ дахиад анзаарах хэрэгтэй юм нь юу вэ? 이가 학생 багшийн дөрөвөндөө биччихсэн хэсэг. 학생 гэдэг маань юу вэ? 학생 дараа гэвэл штэ 받침тай учраас 의사 받침 буюу гэвэл байхгүй тийм ээ. За үүнийгээ бид ерөөсөө хайж болохгүй. Яг л ижлэгийн нэг юм бид нэр ойлгочих юм бол дараагийнхтай нь хэрэглэгдэл яваад идэг гэдэг та бүхэн анзаараад харж байна уу? За тийм хэлбэрлөө орж ирдэг байх нэ. За үүнээр тип нь ерөөсөө бид нар юу вэ? 이가 은는 гэдэг нөхцлүүдийг амар сайн анзаарах хэрэгтэй. 이가 гэдэг нөхцлийг их шиг бол юу вэ? Гэгүүлэгч бол гэдгийг харгалзаж үзээд бид нэр яг нөхцлөө залгах нэ тийм ээ. За тэрийгээ бид нэр дараагийнх нь типээр ашиглах нь. За үүний дараа бид нэр дахиад бидний хамгийн сүүлийн дүрм байх нь энэ удаа. За энэ хичээлийн хамгийн сүүлийн дүрм юу вэ гэсэн чинь дуу нэр үгний араас шууд залгадаг. Их шиг гэвэл харгалзахгүй залгах нь энэ удаа. За юу вэ гэсэн чинь утга ич бас энтэр гэж ярьдаг гэсэн. Ерөнхийдөө би ч бас гэж бас энэ нэг орж ирнэ гэсэн. Нэгэсэндээ юу вэ? Та сонсон имийг чинь эергээр ярих гэж байгаа тохиолдол ахна тийм ээ. Түрүүн бид нэр эсэргүүцсэн шүү дээ. Тэгэхээр бид нар ерөөдөө ямар нэг юмтай санаа нийлэх үед ашигладаг. Би ч гэсэн тэгсэн штэ нэрээ гэд ингэж ярьдаг штэ. Яг тэр үед дуу гэдэг нөхцөлийг аягүй ашигладаг байх нэ. За 학생입니까? 둘이 있어 근데 학생입니까? 진짜 네 팀에 유해 저도 학생입니다. 비치크슨 유해 소록치대 비치크슨 어유튼시대 гэж хоёр янзаар яригдана тийм ээ. За энэ хэсэг гэсэн үг шүү. За дуу гэдэг дээр бид нар ерөнхийдөө бас дахиад анзаарах ёстой TP1 хэсэг нь. За энэ дуу дээр тип гэж та нар бичээд аваарай. Нэг хэсэг нь юу вэ гэхээр аль хэзээний асуух үедээ дуу гэж оруулаад ирээд асууг. За нэг ёсондоо багшиг нь ингэж хэлье. 난살마 гэж багшийн нэр тийм ээ. За 난살마 시. За нэг ёсондоо ши гэдэг нь гуайлж байгаа гэсэн үг. Одоо юу гэх нансалмаа гуай гэж байгаа мөртлөө бид нар нөгөө нэг өвөө эмээ нэрийг л гуайлдаг гэж ойлгодог тийм ээ. Гэхдээ тэр бол биш. Ерөөхдөө Японд ч гэсэн одоо тим сан гэх хойноос нь сан залгадаг шиг солонгос ши залгадаг байх нь. Тэгвэл үүнээр шигийн араас нансалма ши автоматар 또 난살마 씨도 요에게 선생님, тийм ээ 선생님입니까? энийг хэлж байгаа гэсэн. 난살마 씨도 선생님입니까? 난살마 ч гэсэн юу вэ?
багш юм уу гэж асууж штэ тийм ээ. Тэгэхээр насалмаач гэсэн багш юм уу гэж асууж байгаа асуулт нь нэг ёсондоо миний өмнөх одоо хариулах гэж байгаа хүмүүсээс өмнөх хүмүүс дунд багш хүн бас байна гэж ойлгож болно гэсэн. Эсвэл хоёр хүн хоорондоо ярьж байгаа тохиолдолд тэр асууж байгаа манай тэр одоо юу вэ? Асууж байгаа харилцан ярьж байгаа тэр ярилцагч маань юу вэ? Багш байх магадлал биш ерөн багш байна гэсэн одоо утга санааг илэрхийлж байгаа гэсэн. Нэг ёсондоо энэ хоёр би нэгэ чийч бас уу нэг ёсондоо юу вэ? Нэг одоо онгоцон суух гэдэг штэ. Тийм ээ бид нар нэг онгоцонд солонгос яг нэг онгоцон суuna гэж бас ингэж нөгөө нэг хошигнож ярьдаг байхгүй юу? Яг тэрнтэй ажиллагаа нэг онгоцон суух гэдэг байна гэсэн. Нэг өөрийнх нь талд оруулах гэдэг байна гэж ерөөхдөө ярьдаг байгаа. Солонгосчууд энийг нэг онгоцон суух гэж бас ярьдаг. За гэж одоо ярих гэж байгаа тохиолдолд бас энийг ашигладаг хэлбэр маань дуу гэдэг үг шүү. Ерөөхдөө энэ дуу гэдэг юмний далд утга нь бас нэг юм араасаа явж идэг гэдгийг та бүхэн анзаараад харахад илүүдэхгүй гэсэн үг. За дараагийн хэсгийг мэдээлэл харъя да. Одоо ингээд нөгөө нэг үгүйсгсэн хоёр хэлбэр үгүйсгээд дээрээс нь яаж байгаа вэ? Эргээр хандаад байгаа шүү дээ тийм ээ. Тийм гэж одоо ингэж авч үзээд байна. Энэ хэсэг хоёрыг одоо хэдүүлээ хооронд нь одоо яа. Жишээ өгөн дээр өөрөختөө хараад үзээтэй. За харилцаа яриа хоёр харилцаа яриа байна. Эхний харилцаа яриаг харъя дайдуулаа. Пат гэдэг хүн байх нь тийм бат. За батыг бат гэж оруулаад ирсэн байна. За 파트시가 이사입니까? 파트시가 이사입니까? За ингэсэн байна. Тэгсэн чинь бат болохоор тэрийг үгүй гэж одоо үгүйсгээд дээрээс нь тийм ээ гэж бас ярина гэсэн үг. За 하리. 자, 아니요. 저는 이사가 아닙니다. 아니요, 저는 이사가 아닙니다. 요에 선생님입니다. Би энэ биш штэ. Би багш штэ гэж одоо өөргөө хэлж байна тийм үү. За, нэ гэдэг дээр энийг хараад байдуулаа. Нэ гэдэг дээр алдаа гарсан байна тийм ээ. Тийм ээ. Юу гэсэн бэ? 이사입니까? 임치 юм уу гэж асуусан тийм үү? Тийм ээ би имчээ гэж хэлж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр тийм ээ би ч гэсэн имчээ гэж хэлэх ёстой тийм үү? Тэгсэн чи юу вэ? 선생님 ороод ирсэн байна тийм ээ? 이사. Тэгэхээр бид нар юу вэ? Энд байгаа 선생님 гэдгийг авч харина гэсэн. За ингээд бид нар алдаа засдаг болох нь шүү. За, 네 저도 이사입니다. 네, 저도 이사입니다. асуусан хүн нь өөрөө юм бэ? асуусан хүн нь багш уу, эмч үү? багш болж байна. багш болж байна уу? Эмч болж байна тийм үү? За тэгэхээр ерөнхийдөө тийм ээ би ч гэсэн эмч ээ гэж одоо нэг бат маань өөрийгөө одоо юу вэ? хэлж ин гэсэн үг шүү дээ. Өөрөө ч гэсэн эмч ээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. За доотлох хэсгийг хараад байдуулаа. 선생님이 한국 사람입니까? 선생님이 한국 사람입니까? 유에 선생님이 한국 사람입니까? гэсэн үг байна. За, энэ хэсэг дээр хэдүүлээ харъя да. багш нь одоо энэ багш маань солонгос хүн юм уу гэж одоо ерөөхдөө ярих гэдэг. Манайхаар орчуулахаар багш маань солонгос хүн юм уу гэж асууж байна гэсэн. За, хэдүүлээ хариулъя. Үгүй тийм ээ хоёроор. 아니요. 유에 선생님은 몽골 사람입니다. 자, 허율은 네, 선생님은 한국 사람입니다. 자, нэгтгэх юу гэсэн бэ? Үгүй багш нь шууд Монгол хүн юм гэд хэлж бас болж юм тийм үү? Заавал юу вэ? Манай нөгөө тийм биш юм тийм гэхгүйгээр автоматар бас ингэж бас бичигддэг хэлбэр байж болно гэж одоо хэлж өгч байгаа. За хоёрт нь болохоор тийм ээ манай багш маань юу вэ? Солонгос хүн юм гэдгийг одоо яах нь хэлж болж байна гэсэн. За гихшээгээр ерөөхдөө явдаг байх нэ. За дараагийнхаа одоо юу хэдүүлээ харъя да. За багш нь өнөөдөр та бүхэнд нэг ёсондоо нэр үгэн дээр заалгагддаг 5 одоо нөхцлүүдийг заада. За 5 нөхцлүүдийг хэдүүлээ сууж авлаа шүү дээ. За энэ 5 нөхцөл дээр ерөөхдөө хэдүүлээ цаашдаа нэг ийм харилцан яриа байг. За харилцан яриа багш нь өөрийнх нь дуртай
дуучныг аваад ирсэн байна. Исингийн ши байна, тийм ээ. За исингийн ши бит хоёр хоорондоо харилцан яриа ярих нь байна. За ингээд бүгд хамтаа харилцан яриагаа ярангаа юу вэ? Дээр байгаа дүрмүүдийг хэдүүлээ авчраад бичээд үзье. За эхнээс нь харъя. Та бүхэн болохоор PDF файл дээр чи ерөөхдөө яг ижлэх маш олон дасгалууд байгаа. Тэгэхээр тэр дасгалуудыг бүгдөө минь ижлэх хийгээрэй. Тэгжээж бид нэр юу гэхээр энэ одоо юу гэх анхан шатнаас бүгдөө амжиж мултарч гарч чадна гэсэн үг. Дунд шатлуу, агсан анхан шатлуу, level 2-оо бүгдөө маш хурдан гүйж орё л та, тийм ээ. За бүгдөө хамтаа харцгаая. харилцаа явсан байна. 안녕하세요. 제 이름은 이승기 땡땡땡 гэсэн байна тийм ээ. За тэгэхээр бид нар тэнд одоо байх ёстой зүйлийг олох нь шүү дээ. Тэр дээдлийн хэдийг бид нар харах нь. Төгсгдөг хэлбэр ерөөсөн юу вэ? Имнида гэсэн хоёр хэсэг байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр яах нь вэ? 제 이름은 이승기입니다. мөн үү? 이승기입니다. за입니다. За хоёр дахь. 자 이승기 болохоор ярьсан. 이름 땡땡 무엇 땡땡 асуулт. Тийм ээ. Асуудыг бид мөрөнпүү гэж солонгосоор ярьдаг байгаа. Мөрөнпүү. За тэгэхээр юу вэ? Одоо хэдэл харъя да. Нэр юу гэж асуулт байна шүү дээ. Энийгээс нь тийм үү? За тэгэхээр нэр чинь хин юм бэ гэдэг нөгөө нэг хавцаа явах гэдэг тийм ээ. За хэдэл харцгаая. 이름이 무엇입니까? 이름이 무엇입니까? 자, одоо яах нь багш нь хариулах нь. 저 땡땡 난살마 땡땡 юу вэ? Би өөргөл наслма гэх гэдэг агуултай байна тийм үү? За тэгэхээр юу ямар нөхцөл ах вэ? 저 хариулж байгаа. Тэгэнгүүт юу илээ? 저는 오케이 난살마입니다 гэж орж ирэн шүү. За түүний араас нь за багш нь одоо 이승기ээс асуух гэж байна. Асуулт асуух гэж байна тийм ээ. За 이승기 씨 одоо нөгөө нэг бид нар хүний хүндэтгэж байгаа учраас юу вэ? Шийг авч ин тийм үү? 이승기 씨 тэгчээ 땡땡 어느 나라 사람 땡땡 асуултын тэмдэг мөрөнпүү явсан байна. За энд одоо юу орж ирэх вэ? асууж байгаа учраас асуухаар төгсөж байгаа учраас имника байдаг нь ойлгомжтой тийм үү. Тэгэхээр би ши гэдгийг араас асууж байгаа учраас алийг нь авдаг үлээ. Өннөнийг авах уу, игаа авах уу? За игаа авах гэдэг бид нар мэдж байгаа нөгөө тип дээр зөндөө гарч ирсэн шүү дээ. За игагийн яг аль нь вэ? Ши гэдэг юу вэ? Доороо гэвлэгч байхгүй учраас 가. 자 тэгээд 이승기 씨가 어느 나라 사람입니까? 이승기 та одоо аль улсын хүн бэ гэх шигээр асууж байгааз. За дараагийнх нь харъя. 저 гэдээ явсан байна. 저. За 저 гэдэг дээр юу гэж орж ирж байна? 저는 гэж орж ирсэн байгааз. За 저는 한국 사람입니다 гэсэн хэсгийг хэлж харж байна. За 저는 한국 사람입니다. юу вэ? би бол солонгос хүн юм аа. Хин хэллээ 이승기 угаасаа солонгос юм чи. Йоо би чи солонгос шүү дээ гэж ярина шүү дээ, тийм ээ. За тэрүүгээрээ. За тэгээд 난설마 гэ миний нэрийг мэдсэн учраас 난설마 씨 땡땡. тэгээд юу вэ? 한국 사람 땡땡 물음표. За энийг хэдүүлээ харъя. 물음표 юу вэ? 입니까 гэдэг ойлгомжтой. За тэгэнгүүт 시 асууж байгаа юм чинь яг ижлэхэн дээрээсээ доошоо ярих юм шүү дээ, тийм үү? 시가 гэж асуусан, тийм ээ. 자, 난설마 씨가 한국 사람입니까? 난설마 чи ч гэсэн солонгос хүн юм уу? гэж асууж болно шүү дээ, тийм ээ. За, тэгсэн чи юу вэ? Яа тэгэхээр би солонгосоор яриад байгаа юм чи үүдсэн мөн үү? Тэгэхээр энэ солонгос юм бахтаа гэж бодож болох нэ гэсэн. За, тэгэхээр би юу гэж хэлэх юм? би солонгос хүн үү? 아니요. тийм ээ? 아니요. 저 땡땡 한국 사람. Одоо би үүсгэж байгаа учраас алийг нь авах үлээ үүсгсэн хэлбэр алийг нь үзлээ өнөөдөр. нэр үнээс и가 아니다 гэдгийг хувирга хэдүүлээ. За, алийг нь авах 사람 юм чинь тийм үү? За, тэгвэл 저는 한국 사람이 아닙니다. 한국 사람이 아닙니다. 자, 오케이. 자, тэгвэл юу вэ? 한국에서 왔습니다. солонгосоос ирсэн юм аа. тийм ээ? солонгосоос ирсэн юм аа гэж ярьж болох нэ. За тэгвэл дахиад 이승기 씨 асуучих. 난설마 씨 땡땡 학생 물음표. мөн үү? За 이제 다리. 물음표 언제입니까? тэгэхээр 가 байх гэдэг тийм ээ? за тэгэхээр юу вэ? 난설마 씨가 학생입니까?
학생입니까? гэсэн чи юу вэ? Би хэлэх нь энэ одоо би ализын төгсөөд ирсэн юм чи одоо юу хэлээ? гэж ярих нь тийм үү? Одоо би юу хийж байгаа вэ? гэж ярих нь тийм. За харъя хэдүүлээ. 아니요, 저는요. тийм ээ. Тэгэхээр 학생의 төвийг би үүсгэж байгаа. Юуг нь авах вэ? 자, 학생은 үүсгэж байгаа юм чинь 아니다. тийм ээ. 저는 학생이 아닙니다. гэдэг хэсэг орж ирнэ гэсэн үг. 저는 학생이 아닙니다. 자, 학생이 아닙니다. 알았은 한국어 선생님. 한국어 유일대 한국어 설렁스킬. 한국어 선생님입니다. 자, 등굣 нь багш нь одоо асуув. 이승기 씨 одоо багш нь дуучин гэдгийг мэдэхгүй. дуучин гэдгийг мэдэхгүй. За, дуучин гэдгийг мэдэхгүй. За, 이승기 씨 гингуудаа би ижилхэн багшаасаа гэж одоо бодож байгаа байхгүй юу? За, тэгэхээр юу гэж асуух гэж байгаа юм бол? 이승기 씨도 이승기 씨도 선생님입니까? би одоо тулгчиндээ хүн та ч гэсэн багш юм уу гэж би одоо өөртөө ижилхэн болох гэдэг шүү дээ. юу вэ? 선생님입니까? гэж асуусан чинь 이승기 씨는 юу гэж хариултана? 네. юу вэ? юу вэ? ижилхэн 선생님 байх нь тий. За харъя. 네. 저도 한국어 선생님입니다. За юу вэ нэгэсэндээ ижилхэн солонгос хэлний багшуулаа урьдчилаа тийм ээ. хэдүүлээ мэргэжлийн солилцлоо шүү дээ нэгэсэндээ. За одоо харъя да. 만나서 반갑습니다. уулзсанаа таатай байна. ижилхэн юу вэ? бид нэр яаж ярьсныхан дараа араас нь 만나서 반갑습니다 гэдээ яах нь бас ингээд уулзсанаа таатай байна гэд ингээд бас алах боломжтой гэж та бүхэн ойлгож болох нь. За эхлэж яриа өдөгч байгаа бол юу вэ? 안녕하세요. 처음 뵙겠습니다. 하고다 옳지나. 남학 난살마이디마. 유일대 저는 난살마입니다. 저는 난살마입니다. гэж одоо яах нь орж ирнэ гэсэн үг байна тийм үү. За өнөөдрийн хичээл нь ер нь та бүхэнд юу вэ? Таалагдсан бол дараагийнхаа хичээлийг та бүхэнтэй хамт хуваалцах багш нь бэлэн байна. За ингээд ерөөхдөө онлайн тренинг одоо хичээлүүд ерөөхдөө бэлтгэгдээд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байгаа. Тэгээд багшийнхаа хичээл таалагдсан бол лайк тэгээд юу вэ? Лайк чинь 좋아요 тийм ээ. За 좋아요 дарж өгөөрэй. За тэгээд одоо энэ доор нь одоо юу гэх комент хэсэг дээр даалгавруудаа ч юм уу өөрсдийнхөө мэдэхгүй байгаа зүйлүүдийг нэмж асууж болно. Бичээд бүгднийг орхиж болно. Тэгээ багш нь шууд одоо та бүхэнд хариулт өгөөд явах боломжтой. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Түр баяртай.